Тусгай замын автобус BRT төсөл. Тусгай замын автобус нь тусгай замаар явдаг учраас замын түгжирлээс тусгаарлагдсан зөвхөн нийтийн тээвэрт зориулагдсан байна. Байгаль орчинд ээлтэй зөвхөн цахилгаан болон нүүрс хүчлийнхийн бага ялгаруулалттай автобуснуудыг ашигладаг. Тусгай хэрэгцээ дэргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг хангасан байхаас гадна зорчигч зогсоолд орох үед төлбөрөө төлсөн байх учраас автобусанд суух буух хугацаа богино байх систем юм. Төсөл хэрэгжснээр замын хөдөлгөөний дундаж хурд 10-аас 20% нэмэгдэх тооцоог гаргаад байна. Тусгай замын автобус төсөл нь ард аюушийн өргөн чөлөө, их тойруу, намянжуугийн гудамж, нийслэл хүрээ өргөн чөлөө, цэцэрлэгт хүрээлэн чиглэлд барихаар төлөвлөсөн. Трассын урт нь 12.7 км, 20 өртөө буюу буудалтай, 20-25 км цагийн дундаж хурдтай. Өртөө хоорондын зайн 700 м-ээс 1300 м байх бөгөөд өдөрт 25,000-аас 35,000 зорчигч тээвэрлэх төлөвлөлттэй байна.